Хаврын чуулган улсын хурлын гишүүдийн тухайд тэр улсын хурлын бүтцийн чинь зохион байгуулалтын байнгын хороод ажлын хэсгүүдийн тухайд бол их ачаалттай өнгөрлөө. Тийм байгаа нэг сайн. Уусаач бидний хувьд бол улс орны өмнө тулгамдсан улс төр нийгэм эдийн засгийн хүрээний асуудлуудыг шуурхай шийдэх зорилгоор эргэцэн оршин боловсронгуй олох хуулиудаа батлах ёстой гэсэн ийм нэгдсэн ойлголтоор чуулган ихэлсэн. Үүний дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ирсэн. Миний хувьд бол 6 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаа. Одоогийн байдлаар бол 4 хуулийн төсөл үндсэндээ батлагдсан. 2 хуулийн төсөл хэлцэгдэх шатндаа байна. Өнгөрсөн хугацаанд маш их шүүмжилт агуулж байгаа нэг зүйл бол манай төрийн өмчт үйлдвэрийн газруудын, төрийн өмчт компаниудын засаглалын үр ашигын асуудал байсан. Бүтээмжийн асуудал байсан. Та бүхэн бас сонссон байх үндсэндээ 60 их найдын хөрөнгө бүхий ийм эдийн засгийг бүрдүүлж байгаа төрийн өмчт компаниуд байна, орон нутгийн өмчт компаниуд байна. Эдгээрийн хувьд бол үр ашиггүй ажиллах, тэрнээс гадна бол алдагдaltaй ажиллах цаашлаад зарим тохиолдолд бол засаглалын буруу байдлаас болоод бол компаниудын үйл ажиллагааны хүртэл бол үр дүн өгөх бах ийм байдлууд байсан. Энэтэй үйлдэлсэн эхний шийдвэрийг засгийн газар гаргасан, тогтоол гаргасан зарим компаниудыг татан болгосон байх. Гэхдээ энэ бол засгийн их ажил. Нөгөө талд бол эргэцэн орчны хувьд бол компаниуд төрийн өмчийн байна уу, ямар байна уу үл хамааран компани засаглалын зөв байх ёстой. Мэргэжлийн байх ёстой, ил тод нээлттэй байх ёстой, үр ашигтай байх ёстой. Тодорхой компаниуд тухайд хэлж байгаа шүү. Энэ байдлыг бол хуульчилсан хуулийн төслийг бол санаачилж оруулж ирсэн. Энэ санаачилж оруулж ирсэн хуулийн төслийг бол би мөн ажлын хэсэгт нь ажиллаа. Цаашдаа бол намраас бол энэ хуультай үйлдсэн байдлаар их чухал зүйл орж ирнэ. Төрийн өмчт компаниудыг цаашдаа хэрхэх талаар бол засгийн газрын бодлого орж ирнэ. Бодлогын чиглэл орж ирнэ. Энийний дагуу бид төрийн өмчт компаниудыг цаашдаа ховчлох юм уу, хувьцаагийн нээлттэй худалдах юм уу, эрхэмжлийн энэ асуудлуудыг нарийн танилцуулсан бодлогын чиглэлээр мэдж авах нь гэж байна. Манай эдийн засгт бол шүдэр тушаа болоод байгаа бүх асуудлуудыг бид шийдэх зорилго тавьсан бол голлох асуудлуудаа энэ хоёр хуулиар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна.